Хай, хүүгээ цэцэрлэгт нь өргөж өгье. Өчигдөр болсон нэг явдлыг ярьчих уу? За тэгье за. Ингэсэн. Хүүт хоёр гадуур явжаад ойроохон метрон цусан байхгүй юу? Тэгсэн чинь метроны бүх суудал хүнтэйсэн. Тэгэд бит хоёр ороо зогссон чинь нэг залуу хүүхдүүдэд ийшээ суучих гээд босоо зогссон байхгүй өөрхөө суудлыг өгөөд. Тэгэд хүү баярлаа гэд яг сууж исэн чинь миний цаана нэгэн цаана нэг жоохон окноо тэрсэн нэг эмэгтэй байсан байхгүй юу? Тэгээд тэр суудлаас нэлийн цаан зогссон болохоор хүмүүс тэр хүнийг анзаараагүй суудал тавьж өгөөгүй бах. Тэнгүүд нь би тэр эмэгтэйг дуудаад ийшээ сандал гарчлаа ийшээ суучих гээ хүүгийнхээ суухжсэн сандлыг зааж өгөөд за тэг хүүгээ босгоцсон байхгүй юу. Тэгээд нөгөө эмэгтэй нь болохоор хүүд баярлаа гэд тэр хоёр сууцээ. Тэгсэн чинь хүү маань бүр амар уурлаад за. Гэтэ тэр эмэгтэй л биш. Тэр эмэгтэйг ажгаар амар ингээд уурлаад хүнд гიშгээд холтцээ. Тэнгүүтээ нөгөө метроны хаалганы тэр хавцаа очиж зогсонгуудаа надад уурлаад та яасан муухай юм. Яагаад тэгчигээ? Яагаад миний суудлыг өөр хүнд өгч өгөө? Би таныг хогийн савлууч ихэн энтергээд муухай хэлээд исэн байхгүй юу? Би тэнгүүт нь эн чинь жоохон хүүхэд биш тийм миний хүүгээс жоохон хүүхэд биш. Энэ хүүхдийг хүлэн миний хүүгийн жижигхэн хүлнөөч жижигхэн болохоор илүү ядарч байгаа байхгүй юу гэтгсэн чинь үгүй наад охин чи ээжтэй тэрүүлсэн байсан юм чи юу ч ядарчих юм гээд тахгүй юу? Би тэнгүүд нь миний хүүчтэй жоохон 2-3 настай байхад ээж нь хүүгээ тэрврээд метронд ороод зогсоход амар их ядардаг гэсэн. Тэгээд өөр хүмүүс ээжтэн суудлаа тавиад өнгөт нээж нь аюух баярлдаг гэсэн байхгүй юу? Миний хүү юм ухаантай болцоо одоо том болцсон болохоор бусдад ингээд тусалж явах хэрэгтэй. Настай хүмүүстээс тусалж явах хэрэгтэй энтергээ хэлсэн ч юусоо хүний үг сонсохгүйсэн байхгүй юу уурлаад. Би яагаад тэгдгийг яагаад надаас эхлээд асуугаагүй энтергээ уурлаад исэн. Тэгэд бит хоёр угаасаа нэг холж авъя 2-3 бодол явал тэг би метроноос гарсан ч хүү маань юусоо надтай харьцахгүй ингээд уурлаад түнтэгнээд исэн байхгүй юу? Тэгэд би чи яасан тэр охинд суудлаа тавьж өгсөндөө одоо хүртэл уурлаад байгаа мó гэдгсэн чинь үгүй би тэр охинд уурлаагүй би танд уурлаж байна. Би өөрөө тэр охиныг олж хараад өөрөө би суудлаа өгчихсэн. Аль эсвэл би тэр охиныг өөрөө өвөр дээрээ аваад ингээд хамтдаа суучихсан. Тэгсэн чинь та урдуур ороод надаас ч асуугаагүйж намайг босгоод миний суудлыг өгцөн гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгэл би яг ойлгож байгаа байхгүй юу? Би яалтчгүй бусдад сайн ээж, сайхан сэтгэлтэй ээж болж харагдах гад хүүгийнхээ бие даасан байдлыг өөрөө бусдад тусалж чадах өөртөө ихтэй байдлыг дараад хайцсан байгаа байхгүй юу? Тэгээд бас бусдад туслах нь юм сайхан сэтгэлтэй үйлдэл юм а гэдэг хин ч ойлгохоор юм ингээ хүүхдтэй нэг ухаантай хүн шиг номлцсон байсан тхүү ёо. Би гэхдээ яг бодсон. Яагаад тэр үед миний зөв юм шиг санагдаад исэн бэ гэж. Тэгсэн чинь би өөрөө яг багасаа л нөхрийн хэрэг бүтүүл өөрийн хэрэг бүтэн бусдад чадах чинээгээр туслах нь сайн хүүхэд гэсэн үг ч юм уу те нэг ийм хүмүүжлэр хүмүүжсэн болохоор ингээд амьдралд гарахаараа нэг бусдыг гомдоохгүй тул хайндаа өөрийгөө гомдоочод идэг гэсэн. Тэгэд миний өсөж хүмүүжсэн нийгмээс одоогийн нийгэм арай өөр болохоор үзэл бодлын хувьд арай зүв ээж ухаалаг ээж байхын төлөө тэмүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодсон. 情深深雨漫漫，多少路在夜中。记得当初你侬我侬，就如流水马如龙，金光狂风平地起，美人如玉渐如红。情深深一往往，世界只在你眼中。相逢不问为何匆匆，山山水水尽于万重。依旧宝马千行旅，尽在回单车之中。情深深一往往，天地无尽地无穷。高楼万代情何足中。翻过春夏河和秋冬，盼来盼去盼不知天涯何处，是为何？走过的生命，它始终铭我记忆，我在空空的墓地，老去后还爱你。为你弹奏身旁的日记，记得我死去的爱情，跟夜风一样的声音，心碎的很好听，守在肩膀笑着听，我给的
ямар ч гэсэн өчигдөр тийм юм болсон за. Тэгэд би ингээ анзаарсан чи сүүлийн хэдэн сар би хүүтэйг айгу таарамж муутай байдаг болсон за. Яалтчгүй хүмүүс миний үүнд орохгүй албаар миний хэлснийг зүрж хийгээд болж өгөхгүй. Надтай ингээд гой байхаас илүү аавлуугаа ингээ жоохон сонгоод гэх юм уу? Намайг жоохон үл томсорлоо таам шиг тийм мэдрэмж төрүүлээд тэр нь миний уург хүргэдсэн байхгүй. Тэгсэн чи би өчигдрийн ярианаас яг ойлгосон. Хүүхд маань намайг эсэргүүцээд байгаа юм биш юм байна. Хүүхд маань одоо би хүн болж төлөвшөж байгаа юм байна. Өөрийн гэсэн өнцгтэй болж байгаа юм байна. Өөрийн гэсэн зан төлөвийг олгож байгаа юм байна гэдэг нь амар ингээд ойлгомжтой болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэр нь болохоор мэдээч миний үзэл санаатай зөрчилдөж болно шүү дээ. Бид хоёрын нийгэм, өсөж тойронсон орчин, хүмүүжил ондоо шүү дээ. Тийм болохоор нэг тэгж өмнө нь айгүйх нэрвтэж хүлээж аваад исэн. Өчигдрөөс хойш амар ингээд би бас унтахын өмнө бодож байгаа юм шүү. Хүмүүс ингээд том болж байгаа маань төлөвшөл хүмүүжлээ олж байгаа юм байна. Энэ үеийн дэмжиж өгөх хэрэгтэй маань зөв чиглүүлээд залаад өгөх хэрэгтэй маань. Одоо л яг энэ үед нь ээжийн ухаан гарч эхлэх ёстой юм байна л гэж ойлгосон. Гэхдээ тэгээ бодохоор бас яаж тийм зөв сайхан хийж байдаг юм бол гэж юу? Би ч дээ туршлагагүй одоо л хийж болж байгаа өхөн шүү дээ гэдэгхгүй юу? За ямар ч гэсэн өөрөө тэгэл зөв хүн байвал үлгэрлэн дуурайчих болов гэж бодоод штт. За бай.